Ийм бүх төлөвлөж байна. Өөрийгөө хайрлах ухаанд сургадаг ном. Зохиогч Пэт Фулмо. Орчуулсан Хулнаагийн отхон. Номыг уншсан Уранбатын Мөнгөнцөг. Нэгдүгээр бүлэг. Өөрийгөө хайрл. Өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь болоорой. Намайг ойлгодог сайн найз байдаг ч болоосой гэж бодогдох тэр агшинд ганцаараа ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд үзээрэй. Мууртай тоглох, нохоогоо салхилуулах, хөгжим сонсох, дуулах, амттай зүйл идэх, зураг зурах, эсгэрэх, төгөлдөр хуур тоглох, бүжиглэх, уулан давирах, инээмсэглэх. Өдөрт нэг удаа ч хатугай өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд үзээрэй. Өөрөө өөртөө бэлэг барьж буй тийм л сэтгэлээр. Өөртөө тохиолдсон хөгжилтэй зүйлсийнхээ тухай бичээд үзээрэй. Зургаар илэрхийлсэндээ ч зүгээр. Өөрөө өөртөөгөө найз болно гэдэг нь дургуй зүйлээ албаар хийхгүй. Сэтгэлд нийцээгүй хүнээ хүчээр тэврэх гэж жүжиглэхгүй. Урсах нулимсаа нуухгүй. Ер нь л хүмүүсээр хайрлуулах ёстой гэж бодохгүй байхыг хэлнэ. Ядарсан үедээ нэг сайхан дуг хийгээд сэр. Ярмааргүй санагдвал хөгжим сонсоод суу. Өөрөө өөртөөгөө найз бай гэвэл дуртай зүйлээ хийж түүнээсээ урам зориг авч баяр баясгалан мэдрээд үз. Энэ нь юунаас илүү чухал. Өөрөө өөртөөгөө найз болно гэдэг. Энэ бол миний сайн тал хэмээн хариулж, энэ бол миний давуу тал хэмээн бахархаж чадахыг хэлнэ. Тийм л зүйлсийг өөрөөсөө эрэл хийлээд үзээрэй. Өч төчнөөнөөрөө байгаа. Толгойд чинь сүрэг бодол зурс хийх юм бол зогс гэд дотоод сэтгэлдээ сонсогдохоор чанга хэлээрэй. Сүрэг гутранг зүйлийн талаар дахин бодохгүйгээр эерэг сайхан өөдрөг зүйлэл бодоод үзээрэй. Хизээч хаанч өөрөө өөртөө чи бол агуу хүн гэж хэлээд үз. Гадуур явж байхдаа, машинд сууж байхдаа, гэрлэн дохио солигдохыг хүлээж байхдаа. Үүнийг та 2-7 хоног орчим тасралтгүй хийгээд үз. Тэгвэл та өөрийгөө гарцаагүй агуу хүн гэдгээ мэдэрч хүлээн зөвшөөрч эхлэх болно. Өөрийнхөө давуу тал болон сайн хийдэг зүйлээ бичээд үз. Асар гоцгойд биш ч гэсэн зүгээрээ 100% төгс хүн гэж байдгүй учраас санаа зовлтгүй. Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хөлсөө гаргаж бай. Бие эрүүлжих тусам сэтгэл санаа тайвшраад ирдэг. Биеийн тамирын дасгалуудаас өөрийнхөө дуртай төрлийг бичээд үз. Зургаар илэрхийлсэн ч болно. Өөрөө өөрийгөө хайрлаад эхлэхээр аяндаа өрөөл бусдыг хайрладаг болно. Өөрөө өөртөөгөө хамгийн сайн найз болж чадвал өөр хиндэж сайн найз болж чадна. Аар саархан жижиг сажиг зүйлдер ч гэсэн найздаа тусалж сэтгэл гаргахаар аяндаа баяр баясгалан мэдрээд ирдэг. Найзынхаа дуртай номыг нь бэлэглэх, найзаагаа дуртай жимс жимсгнээр нь дайлах, найзынхаа авьяас чадварыг нээж өгөх, найздаа хайрлан хямгаддаг эд зүйлээ хэрэглүүлэх. Өөрийнхөө сайн талыг бусдад таниулахын тулд хичээл зүтгэл гаргах. За, та одоо өөртөө хайртай болж буйгаа мэдэрсэн байх учиртай. Алгаа ташиж өөртөө баяр хүргээд үз. Өөрөө өөрийгөө чанга гихчин тэврээд эрхлүүл. Толинд өөрийгөө хараад нэг сайхан инээмсгэл. Өөрийнхөө амьд оршихуд чин сэтгэлээсээ талрах.